Яг одоо бидний влогийг үзэж байгаа эрхэм танд энэ цаг мөчийн мэндийг айлтгая. Австралийн Сидней хотод ажиллаж амьдардаг хэсэг залуус бид сэтгэл санаа болон аяны дөрөө нийлж мэдээж ачаалттай ажлынхаа чөлөө заваараа сонирхолтой хөтлөгдөн Австрал хэмээх асар их газар нутагтай буман зүйлийн үзэх юмтай төмөн зүйлийн ан амьтантай энэ улсын өнцөг булан бүрээр аялахаар сэтгэл шулуутсан байдгийг. Мануусын санаа бол ердөөл мангар гоё аялах. Дурсамж бүтээх. Дурсамжаа тэрхэнтэй хадгалахаас гадна дүрсжүүлж үлдээх сонирхол бас байгаа учраас өнөөдөр та бид хамтдаа энэхүү влогийг үзээд сууж байна. Бидний хэсэг нөхдийн энэ удаагийн аялал Сидней хотоос 2 цаг гарангийн зайтай алдарт Blue Mountain болон түүний салбар улс Alibaba, Lost City гэсэн маршрутаар төмөр хөлгийнхин чансааг шалгаж өөрсдийн биеийн адреналиныг ялгаруулахаар оффроуд аялал хийхээр төлөвлөсөн байна. Нарлаг сайхан Сидней хот маань тэр өдөр манан будан ихтэй Эгетэл буурал Европын буданд Лондон лугаа байсан нь зураг аваач миний хувьд жаахан харамсалтай санагдаж байсан авч тун удалгүй өглөөний тунгалагнаараа илж гэрлээрээ төөнөж зураг авахд ямар ч асуудалгүй болоод сэтгэл санаа тайтгарв. Аяллаа баг маань нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй 2 машинд хуваагдсан суугаад хоорондоо раци холбоогоор хорвогийн сонир хачин зүйлсийг ярилцсан шигээ явсан бөгөөд үлдэж хоцорсон зарим нөхөд минь үнэнхүү сэтгэл нь хорогдоод дүрсээ харж ярьдгаар залгаж дүрст мэдчилгээ ирүүлсээр байсан юм. Атган заяа өглөөний минь хөргөж шүү. Явн явсаар Blue Mountain Station-ы хажууханд түр саатаж дугуйныхаа хийг гаргав. Барта саад ихтэй бараан голдуу замаар баруун зүүн тийшээгээ ханарсан шигээ явах учир ийм буюу. Энэ төвд чинь манусаас эхлүүлээд адал явдалтай аялал сонирхдаг хүмүүс мундашгүй олоо. Тийм ч учраас замд бараг л төгжрээ үүсгэх нь холгүй олон машинуудын цуваа өнгөрч энд тэмдгүүл хүчирхэг моторын дуу хангина. Явн явсаар Blue Mountain-ы Бөмбөл бүрийн крик хавцалд тулж ирлээ. Энэ хавцлын элсэн хатан зохионы бэлд элэгдэлд орсон томоохон хэмжээний талбай бүхий Alibaba хэмээх агуу бий. Энийг хардаа автомашин байтугай арцгар уулын гуталтай манус хүртэл явган явхад хэцүү зам байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ яалтчгүй машин явсан улмөр байсан. Ширээ орох юм байна шүү дээ. Таашаа ороод дээж гарч өөр зам байхгүй. Энэ замаар явуулъя. Наа чи явган зам л. Машин чирээс ганцхан зам энэ доор энэ гол дуурайд. Энд яалчгүй машины мөр байгаа байхгүй харж байна уу та нар? Машин буухад бол буух юм байна. Энэ дараа ингээ машин гацаад модцоод ивж юм шүү дээ. Аль тэгсэн бэ? Нөгөө тэгэл хад хүрхээч одоо энд байна шүү дээ. Тэр одоо яг энэ машины зам. Энэгээр бас машин гараад явж байгаа гэхээр бас аюултай баг шүү. Саяны гарууд бол машинтайгаа ийшээ буугаагүй алхаж буусан юм байна. Энэ газар орныг гайхалтай гэхээс өөр юуг. Тэр доор түргэн урсгалтай голын халиа сонсогд. Дээгүр нисэх төмөн зүйлийн шуудын жиргэх дуутаас үлдэж хөгжмийн нэгэн сампл ая шиг тоглогдно. Хадасгатын хажуугаар эвтэйхэн байраа олоод ургачихсан
зүйл бүрийн модод дундуур явсаар бас нэгэн байгалийн гайхалтай бүтээлийн өмнө хүрээд ирлээ. Бараг явган хүний апплод болоод орж ирэх юм шүү те. Тэгээ найтаа орж ир зогсныг гэж бас л яа. Гүн араа явган орж ирэхэд ингэж хэцүү болж машинтай болсон. Санийх шинэ бас тас газар юм яа. Гайхалтай байгаа биз? Эрт болор цагт энэ агуйд үлгэр домгийн гимээр үйл явдлууд өрнөж, уугуул иргэд аборигенчүүдийн өвөг дээдэс байгалийн аливаа үзэгдлүүдээс халахлагдан аж төрөн сууж байсан байхтай гэсэн сониуч бодол өөрийн ирэхгүй хөвөрч байлаа. We are the champions. Тэ зөндөө машин байгаас таарч машин юмөр. Машины мөр бол зөндөө байна. Энэ бол үнэхээр өөр машинууд ирд юм байна. Бид нар ч оффроуд машинтай яваад байна гэж бодсон чинь үгүй юм байна. Чи оффроуд машин гэдэг чинь шал өөр байд юм. Тэвхрэг шиг юмтай л ирд юм байна. Тэрнээс энэ лөө бууж ирээд өндөр бол ирдгүй юм байна. Ерөөс яг нэг тэвхрэг шиг амар юм байдаг. Бидний дараагийн маршрут Бөмбөл бүрийн Крюк хавцлаас 20 гаруй минутын зайтай Lost City хэмээх байгалийн үзэгсэлэнт газар. Ийшээ 2 замаар ирж болно. Эхнийх нь энгийн жижиг машинтайж байсан очиж болох үйц паблик зам. Нөгөөх нь мэдээж Бартасаа тэгтээ оффроуд зам. Мэдээж бид Бартасаа тэгтээ замаар нь явсан. Сэтгэл сэргээсэн бас баг зэрэг айдас мэдрүүлсэн сайхан зам. Хэрхэн туулж гарсан бичилгээ та бүхэнтэйгээ хуваалцъя. Энэ зам бичлэгдэр бол нэг их бартааны мэдэгдэхгүй байгаа болохоос яг нүдэрээ харж жолооны ард суугаа нөхцөлд бас л эвгүй зам байсан шүү. Өгсгöd гайгүй уруудахад бэрх зам байна лээ. Ямар сандал эдгээр Ози залуус энэхүү замаар уруудахаар ирээд арай л зөрөг нь хүрээгүй бололтой амархан замаар явхаар одцгоосон. Яах юм бол гээд удаа дан гээд гарчихсан. Ямар тач гараад ирлээ дээ те. Гараад ирлээ. Бэрхтэй юм аа. Сайн шүү. Та дөрөв авч яваасаа. Тэ. Ийхүү айдгаа авдартай хийсэн бидний 7 залуус цааш хүлгэн жолоо заллаа. Энэ газар орны нэр бол Lost City. Нэрээч нэрэндээ их таарсан сайхан байгальтай байгаа биз? Эртний хотын төвөрчим шиг харагдах
элсэн хатан зохионууд. Надад бол сэлэнгийн сайхны хөдөлтэй төстэй санагдсан. Lost City-н 29,000 га талбайг хамардаг 300 гаруй төрлийн сээр нуруутан 1000 гаруй төрлийн ургамал моддын төрөл зүйл байдаг. New South Wales мужийн засаг захиргаанаас ойрын ирээдүйд 50 гаруй сая долларын төсөв бүхий аялал жуулчлалын зохицолдуур байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Ийхүү сайхан газар орон үзэж, бас ч үгүй адал явдалтай аялсан бид биеийн чилээ гаргаж аяны богцоо задлаж хээрийн хоол хийж идэхээр отголлоо. Яалтч үгүй аяллаа хамгийн сайхан зүйлсийн нэг бол аяны хэрэгслүүдэд дэлгэж, алжаал ядаргаагаа тайлж, хээрийн цай чанаж, түүдэг галаа тойрон суух мөч шүү дээ. Өдөржин аялаж өлсөж ундаассан бидний өнөөдрийн хоолны цэс гурилтай шил, цөөвөн, матрын махан стейк болон буффало үхрийн гол махан стейк. За ингээд найзуудаа 2 дугаар хоол бэлтэж байна. Өнөөдрийн 2 дугаар хоолнд crocodile tail fillet гэдэг одоо яг энэ матрын сүүлний мах. Сүүлний хэсэг нь жоохон өөхлөг. Бас нэг яг аргаад байдгүй яг бас идэхэд бас их таатай. Энэгээр сайхан стейк юм. Матар бол өөрөө яг Австралийн уугуул амьтаа. Тэгээд бас матрын мах бүгдөө идэж үлцгээе гэж бодож байна. Мөн бас ахаад нэг стейк хийж байгаа. Энэ Австралид байдаг буффало нөр усны буффало байдаг. 1825 онд австралчууд анх ирж нутагшуулсан. 1825 онд бол 80-аад орчим толгой буффало байсан бол одоо 2008 оны статистикээр бол нэг 150 мянга гаруй буффало яг ан агнуурын чиглэлээр одоо яг одоо энэ эднэр бол яг одоо ингээд бакетлоод дэлгүүрт зарж байгаа ч гэсэн яг ангийн мах юм байгаа шүү. Тэгээ ангийн шиг
сайхан час хийх байлгүй дээ. Би одоо бүгдээрээ сайхан стейкээ эцгээе. За энэ яг энэ буффалогийн яг энэ блейд буюу яг одоо энэ яг далны үндсэн бах. Буффало өөрөө яг нас бий гүйцэн буффало нь өөрөө 450-аас тонн 200 кг хүртэл жинтэй байдаг. Тэгээ яг энэ далны нэг өчүүхэн мах байна. Одоо энэ далны мах байна. Матрын мах байна. Одоо ингээд энэгээрээ сайхан стейкээ хамтлаад одоо хий да. За энэ 90 матч одоо 200-аас тонн 100 болж байгаа. Яг одоо энэ сүүлэн хэсэг нь байгаа. Энэ матар бол 76-аас 100 кг байгаа. Одоо энэ бол яг одоо эм матрын сүүл юм шиг байна тий. Одоо ийм жижигхэн сүүлтэй одоо 90 матар гэж байхгүй. Одоо яг одоо энэ нуруу дагсан юм. Одоо яг одоо энэ өөх угц. Энэ өөхтэй яг энэ хэсэг нь айтайхан. Гой зөөлөн. Яг их биенийх нь мах бол жоохон онцгүй юм л. Яг ингээд. Ер нь бол амт бол ер нь яг загсарх уу. Гэхдээ нөө яг үхрийн мах шиг хатуу гэх юм уу? За өнөөдөр бол үнэхээр цагаагаар сайхан өдөр таарлаа энэ аялалд бол тийм үү? Тэгээд одоо Seven Summit-ийн одоо яг ер нь бол яг хажууханд бид нар байгаа шүү дээ. Одоо энэ Австрали уулын оргил дээр хоол хийгээд Австралийн тугийг Монголын тугийг мандуулаад бүгдээр одоо ингэн байна гэж төсөөлөхгүй байл тий. Яас тэр саний өгсөн зам ам бас тий. Яас тэр зам уурлаа шүү дээ. Хэдүүлээ бас юу тэнгэр хараад буцаа газар хараад тэнгэр хараад газар хараад. Би хойшоо авчихгүй гэж. Хойшоо авахгүй тий. Наадч авахгүй. Манад хэлжсэн шүү дээ. Миний гацад хууд машин зарна гэж. Тийм үү. Зар гэдэг тий. Иймэр гарч. Би ч гарч чадахгүй бол за машина шууд за хамгийн сүүлийн оны машин болгоо. Тэгээд бодоо байцгаа. Одоо болчлоо одоо энийг одоо ер нь одоо цааш дунаад бүр одоо зам дээр нүрээ ийм хүсэлт бүр аим батар могоо бүр аим. та нар одоо идэд үзээ. Амт болох юм. Тий. Чарянаас Зосын мохт юм уу? за Австралийн хэсэг матар. уураад янзын уураж маа. Үнэм. Ер нь тийм нэг л усны амтан болохоор яг тийм юу гас тийм загсны амттай ойрлцож байгаа шүү дээ. Яг загсны өгш хурдан болоод байгаа. Манай нөгөө нэг буффалогийн мах бол. За нөгөө газрын ангийн одоо хаа юм даа Австрали. Дараа нь галаатай За дараа бол одоо та хэд одоо хэдүүлээ яг юу ааж явуулаа. Элсэн дээгүүр те элсэн дээр давх гээд яг тэнгүүтээ тэнд бүгдээрээ сайхан элсэн дээр буудалж байгаа. Яг ингээд уураа шидэд яг бүр тэр загас ороод тэр уурганч ороод ингээд татж байгаа мөчийг мэдрэх бүр ямар гоё гэж чинь. Тэрийг л мэдэж үзээгүүл бүгдээрээ next аяллаа тийш явж болж байна. Энэ удаагийн аялал богинохон ч гэлээ адал явдалтай амтад хээрийн хоолтой сайхан дурсамж үлдээсэн аялал байлаа. Австрали төв асар том үзэж харах зүйлс ч ихтэй улс.
Тийм учраас цаашид олон сайхан газараараа илж олон дугаар хийгдэх болтугай. Adventure Journey Vlog-ийн анхны дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.